Төв аймаг 27 сум, 97 баг, 94 мянган орчим хүн амтай. Тус аймгийн прокурорын газраас орон нутгийн хэмжээнд үйлдэгдэн гарч буй гэмт хэрэг зөрчлийн судалгааг жил бүр хийж, холбогдох төрийн байгууллагуудад танилцуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 2023 онд гарсан гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийн талаарх мэдээллийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй хүргэх үүднээс QR хэлбэрээр гаргаж түгээх арга хэмжээ авчээ. Ер нь манай аймгийн хэмжээнд 2023 онд нийтдээ 717 эрүүгийн гэмт хэрэг гарсан. За энэ гэмт хэргийг төрлөөр нь авч үзэхэд өмчлөх эсрэг гэмт хэрэг нийтдээ 37.6% хамгийн өндөр эзэлж байгаа. За мөн хүний эрүүл мэндийн алдашгүй байдал болоод хүний амь биеийн эсрэг гэмт хэрэг 32% эзэлж байна. За мөн дараалаад 3 дугаарт нь хөдөлгөөний аюул байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, за бусад төрлийн гэмт хэргүүд ингээд эзэлж байгаамаа. Гэмтрээс урьдчилан сэргийлэх ажил дээр прокурорын хяналтыг сайжруулах зорилгоор энэ судалгааны мөрөөр 2023 оны онд 22 мэдэгдэл сумдуудад хөрвүүлсэн. За мөн 24 он гараад энэ судалгааг үндэслээд нийтдээ одоо 24 прокурорын мэдэгдэл хөрвүүлж ажил арга хэмжээг зохион байгуулж биелэлтийг нь тооцоод хяналт тавьж ажиллаж байна. За прокуророос бол голдуу одоо сумдуудын гэмтрээс урьдчилан сэргийлэх зөвлөл, зарим одоо аж ахуйн нэгж байгууллагын гэмтрээс урьдчилан сэргийлэх ажил нь ямархуу байдалд явж байна гэдгийг нь бол бид нар шалгаж, шалгалтын мөрөөр одоо тодорхой ажлуудыг зохион байгуулж, иргэдэд одоо хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ авч ажиллаж байгаамаа. 2023 онд үлдэгдсэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг өмнөх жилдээ харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал мал хулгайлах, заллах, дээрэмдэх, эд хөрөнгө устгах, гэмтэх гэмт хэрэг 20-50%-аар буурчээ.